Налах дүүргийн Политехник коллежийн суралцагч хөвгүүдийн ариун цэврийн өрөө цонхтой байгаа нь хүний эрх зөрчиж байна гэдгийг олж харж хуулгах шийдлийг сургуулийн удирдлагуудад сурагчид дэвшүүлсэн байна. Харин сургуулийн зүгээс хуулгахнааснаар үе тэнгийн дээрлэхэлт үүсэж болзошгүй гэдэг үүднээс өнөөдрийг хүртэл тэр хэвээр нь байлгасан ч цаашид хүүхдүүдийн санаачлагыг биелүүлэх боломжтой гэсэн тайлбарыг өглөө. Налах дүүргийн Политехник коллежийн тухайд сургуулийн 5 байрны хэмжээнд нийт 8 ариун цэврийн өрөө байгаагаас 4 нь хөвгүүд их. Зарим нэг ариун цэврийн өрөө дотроо цонхтой байгаа нь хөвгүүдэд тухгүй байдал үүсгэж ирсэн тул Налах дүүргийн хүүхдийн эрхийн клубын хүүхдүүд дээрх асуудлыг төвшүүлжээ. Би одоо энэ сургуульд 3 жил сурахдаа бол энд нөөл дээр бол зөндөө олон чихүүд орсон. Тэгээд тэмцээний үед бол манайхан байнгын одоо гиз мэдсэн өвдөгч үе байна. Тэгээд ийшээ 0 руу орж ирэл би за жишээл хүндрий гэж бодоод би хүндрий гэж бодоод суухад яг доороос харж байгаа хүмүүс харж байгаа байхгүй. Доороос харсан үнгүүл маа нэг одоо өөр ангийн нэг найзууд энэ тэр ангийн хөвгт чи тэнд нүцгэн өгсөн баас ээж ингэ намайг шалгаадсан байхгүй. Тэгэхээр нь л би яг за энэ цонх яг хүний эрх зөрчиж чинь тал гэж ойлгоод энэ цонхыг авч утсан байхгүй. Наа доороос бол харах боломжтой, багш нар ч бас харах боломжтой байгаа байхгүй. Тэгэл авч утсан. Тэгээ цаанаас нэг багш нар тэр бас анги манг байгаа тэгээд цаанаас харж явах боломжтой байх тэгээд тэрэн дээр нэг юм хийж бол гэж одоо сургуулийн инженертэй хэлж үзсэн л дээ. Би тэгж юм харахгүй шууд хийж мэтэл бие засчаа шуу гараад хичээлд орцдог болохоор ер нь анзаардаг ч гэж. Тус коллеж 967 суралцагчтайгаас дийлэнх нь хөвгүүд. Тиймээс бид хүүхдүүдийн тавьсан асуудлыг өмнө нь анзаарч байсан болон цаашид арга хэмжээ авах боломжтой эсэхийг сургуулийн удирдлагаас тодруулахад за тэгэхээр энэ одоо хүүхдүүд одоо янз бүрийн дарамт шахалт орох вэ гэдэг нөлөөллөөр бид нар бол энэ цонхыг бол нээлттэй байлгадаг. За энэ цонх маань болохоор нэг бүр яг ингээ хүний биеийг бол ингээд бүтэн харуулсан бол тийм цонх бол биш. За гэхдээ яг эрэгтэй хүүхдүүдийн одоо тэр өсвөр насны шилжилтийн цэсний хүүхдүүдийн бие онцлогт бол хүний бие одоо цээжин бие гарах тийм төвшний бол цонх байгаа. Шийдвэрлэх боломж бол байгаа. Бид нар буцаад нөгөө наалтаа наачин. Гэхдээ одоо яг хүүхдийн одоо цээжин төвшин мөрний төвшөнд л буцаад наах боломжтой гэсэн. Тэрийг олж бид нар бол наач байршуулна. Энэ мэд байдгал асуудал мэд байж ирсэн хүний эрхийн мэдрэмжгүй байдлыг хүүхдүүд өөрсдөө анзаарч шийдэл эрэлхийлж байгаа нь сайн хэрэгэ. За ингэж ирээдүйн үеийнхээ саналыг тусгаж шийдвэрлэдэг байх нь хүний эрхийн мэдрэмжтэй нийгмийг хамтран зохицлооход чухал хувь нэмэртэй юм.